За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд OCamp буюу дэлгэж зочдөг программын талаар товчхон танилцуулъя. За үүний тулд бүгдээрээ эхэлж программаа татаж авах хэрэгтэй. За ингээд Google-ээрээ ороод Free Downloads OCamp гэд бичээд орохоор маш олон сонголтууд байна. За энэ дээр салинж татаад орох боломжтой. Зөвхөн анхаарах зүйл нь юу гэхээр Windows хэддээр суулгах гэж байгаа вэ гэдгээ анзаарсан хараарай. Тэгээд маш амархан татагдаж суух боломжтой програм учраас дараагийн уншилт руугаа оръё. За энэ маань юу вэ гэхээр програмаа татаад дууссан үед дэлгэцэн дээр OCamp гэсэн камерын бичгтэй, зурагтай бичгтэй програм нь татагдаж гарч ирнэ. За ингээд програм руугаа оръё. За ингээд програм нээгдэхэд үндсэн 4 цэс бүхий програм нээгдэнэ. За энэ дотроос цөөхөн хэдхэн тохируулгыг хийсэн байхад бид бүгд амархан видео бичлэг хийж хадгалж хүүхдүүдтэй хүргэх боломжтой юм аа. За тэгэхээр хамгийн сүүлийн цэс буюу audio recording гэдэг цэс рүү харъя. За энэ лөө орохоор sound гэж байгаа. За энэ sound дотор микрофон гэдэг сонголтыг хийж өгнө. За дараагийн сонголт нь бол 2 дахь цэс рүүгээ оръё. За 2 дахь цэс рүү орохоор анзаарсан бол та бүхэнд нэг ногоон хүрээ яваад байгаа. За энэ хүрээ маань дотор л бичлэг маань хийгдэх ёстой. Тэгвэл энэ хүрээний сонголт явагдчихна гэсэн. За хүрээ дэлгэцээ жижигрүүлэх юм уу, томоор бичих юм уу? Бүр бүтнээр нь ингэж бичих юм уу гэдэг сонголтыг эндээс хийж өгнө гэсэн. За ингээд дэлгэцээ бичсэн тохиолдолд яах вэ гэхээр бид нар шууд хичээлээ бичээд явах, рекорд хийгээд хичээлээ бичээд явах боломжтой. За хэрвээ бид нар шууд ингээд рекорд хийх юм бол яах вэ гэхээр энэ дэлгэц маань цуг бичигдээд явах гэдэг. Тэгэхээр бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр менюцны options дотор маш олон энэ юмнууд байгаа. Тохиргоонууд байгаа. За энэ тохиргооноос hot case буюу энэ компьютерийн гараасаа яаж энэ программыг удирдах явуулах вэ гэдэг заавар зөвлөгөө байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ программыг ажилуулахын тулд F2 товчийг дарахаар бичлэгийг эхэлнэ. Дахиад F2 товчийгаа дарахаар бичлэг маань дуусна гэсэн. Харин pause буюу төр зогсолт хийх юм бол Shift-ийг F2-тэй дарах боломжтой. За тэгэхээр энэ тохиргоог мэдсэн тохиолдолд энэ программыг ажилуулахад хялбар болно. За тэгэхээр бүгдөө нэг туршилт хийж үзье. Нэг бичлэг рекорд хийж үзье. За тэгэхээр энэ дэлгэцийг бичихгүй учраас бүгдөө энэ дэлгэцийг доош нэг хураа. За тэгээд компьютер дээрээсээ гарын дээрээсээ F2 товчийг дарахаар бидний сонгосон дэлгэц маань гараад ирж байгаа. Улаан хүрээтэй. За энэ улаан гарсан маань бичлэг маань эхэлсэн гэсэн. За эхлэхээс өмнө бид нар юу бичих вэ гэдэг сонголтоо бэлдсэн байж болно. За тэр бэлдсэн слайдаасаа багш тайлбараа хийж оруулна гэсэн. За ингээ бүх слайдаа яриад тайлбараа хийгээд за дууссан гэж үзсэн тохиолдолд дахиад яах вэ гэхээр F2 товчоо дарж бичлэгийг дуусгах гэсэн. За ингэж дууссан тохиолдолд бичлэг маань хаана орсон бэ гэдэг нэг асуудал гарна. За тэгэхээр документ рүүгээ орохоор документ дотор маань OCamp гэсэн фолдер үүссэн байна. За энэ фолдер дотор миний энэ программаар бичсэн видеонууд байгаа. За тэгэхээр саяын бичсэн туршилт хийсэн видео маань товчийг дарахаар бидний сонгосон дэлгэц маань гараад ирж байгаа. Улаан хүрээтэй. За энэ улаан гарсан маань бичлэг маань эхэлсэн гэсэн. За эхлэхээс өмнө бид нар юу бичих вэ гэдэг сонголтоо бэлдсэн байж болно. За тэр бэлдсэн слайдаасаа багш тайлбараа хийж оруулна гэсэн. За ингээ бүх слайдаа яриад тайлбараа хийгээд за дууссан гэж үзсэн тохиолдолд дахиад яах вэ гэхээр F2
За ингээд F2 давчийг дараад бичлэг маань дуусж байгаа. За тэгээ бичлэг дууссан тохиолдолд бүгдээрээ сая харсан тийм ээ. Хаанаас орж үзэх вэ гэхээр энэ документ дотор маань OCam гэсэн фолдер үүсээд энэ дотор миний хадгалагдсан хичээл байгаа. Үүнээсээ орж хараад болж уу болоогүй юу гэдгээ багш хараад болоогүй бол дахин рекорд хийгээд эхлүүлээд олон туршилтаасаа заашилдаг болсон гэдэг яг уу бичлэгээ групптээ оруулаад хичээлээ байршуулах боломжтой гэсэн. За тэгэхээр OCam буюу дэлгэц бичдэг програм маань ийм хялбархан байгаа. Ийм болохоор хөөрхөн шав нартаа олон сонирхолтой хичээлийг бэлтгэхэд чинь энэхүү програм тус олно гэдэг чинь найдаж байна. За та нартаа амжилт хүсье.